Нарантуул 2 худалдааны төвийнхэн гал гарсан өдөр буюу энэ сарын 8-нд Чингэлтэй дүүргийн цагдаагийн элц болон онцгой айдлын газрын буруутай өвлөөс болж захад дахин гал гарсан. Онцгой айдлын аль багчид галыг бүрэн унтраагаагүй гэж мэдээлэл хийсэн. Нэгдэх галыг унтрааж явахдаа онцгой байдлын алба галыг дутуу унтрааж явснаас болж дахин гал гарсан. Ингэснээрээ хохирлын хэмжээ бол үлэмж нэмэгдсэн байгаа. Энэ асуудлаар нийслэлийн онцгой айдлын газраас өнөөдөр мэдээлэл хийж галыг бүрэн унтраасан ямар учраас шүүн дахин гал гарсан гэдгийг цагдаагийн байгууллага шалгаж тогтооно гэлээ. Тийм бол байхгүй. Эхний дуудлаган дээр бол очиход бол нийтдээ 28 лангуу павильонууд шатлахад бол өртсөн байсан. За дараагийн удаагийн шатлах дээр бол 2 лангуу павильон бол шатлахад өртсөн байж байгаа. За тэгээд энэ шатлахад өртсөн байдал явц юмнууд ингээд одоо цагдаагийн байгууллагын тогтоох байх. Бид нар бол энэ дээр хэрэг бүртгэх мөрдөн байцаалт явагдаж байгаа учраас өөр одоо нэмж хийх юм бол алга. За бид нар бол гал унтраах үйл ажиллагааг бол явуулаад дараа нь задаргаа тийм ээ галыг бүрэн гүйцэд унтраахад бол одоо орчин үеийн хоног төхөөрөмжүүдийг бол өргөнөөр ашигладаг. Түүний нэг нь одоо энэ нано технологиор хийгдсэн энэ дулаан мэдрэгч камер байгаа. Энэ дулаан мэдрэгч камер маань яадаг вэхээр дулааны өөрчлөлтөөр харанхуй хит одоо их утаатай байгаа нөхцөлд дулааны өөрчлөлтөөр бол юмнуудын байгаа байршлуудыг бол тогтоож өгдөг. Одоо энэ одоо бараа материал үү тийм үү те бодис материалууд ямар температуртай температурын өөрчлөлттэй вэ гэдгийг бол харж идэг. Тийм учраас бид нар энэгээр бол бүх задаргаа юмнуудыг хийсэн хяналт хийгдсэн учраас бол ямар нэгэн байдлаар тэндээс бол дутуу унтраагдаад цаашаага тэр шатлаг болсон газар руу явна гэхэд бол хүндрэлтэй нэгдүгээр. Хоёрдугаарт бол тэр шатлаг болсон одоо тэр голомтоос тэр задаргаа хийгдсэн материалаас тэр сүлд шатсан павильон хүртэл дор хаяж бол нэг 6-7 метрийн зайтай байж байгаа. Тэгэхээр тэнд байгаа зүйлүүд бол одоо тийм их хүчтэй салхи гараад тэнд нь цогтой байж байгаа цаашгаа үсрээд гал гарчлаа гэдэг байдал бол ажиглагдахгүй байгаа. Тийм учраас энийг бол одоо цагдаагийн байгууллага шалгаж тогтооно хаа гэж бодож байгаа. Мөн Нарантуул 2 худалдааны төвийнхэн онцгой айдлын газраас 2 дахь удаагийн галыг мэдээлээгүй тодорхойгүй шалтгаанаар нуун дарагдуулсан гэж үзэж байгаа. Энэ талаар нийслэлийн онцгой айдлын газрын даргаас тодруулахад галын нөхцөл байдлыг одоо бид нар тухайн үед нь бол мэдээсэн маргааш өглөө нь одоо хэвлэл мэдээллийн байгууллага надаас бол мэдээлэл авсан гэхэд 2 удаа гал гарсан гэдгийг бол бид яг маргааш өглөө нь бол би өөрөө телевизээр бол ярьсан.